Нийслэлийн зөвхөн өөдөө жинхэнэ кул залуустайгаа нэвтрүүлгээрээ дахин уулзаж байгаадаа бид баяртай байна. Энэ удаад бидний хайртай Улаанбаатар хотод маань хамгийн их тулгамддаг асуудлыг хүндэн тавих гэсэн юм. Залуус та бидний хүч хөдөлмөр оролцоогоор бий болох шинэ Улаанбаатарыг цогцлон байгуулахад залуу хүн бүрийн үүрэг маш чухал. Хотын соёл гэдэг бол миний бодлоор ухамсарын төвшнгөөр хязгаарлагдсан юм эрхчлөө байх ёстой. Замын хөдөлгөөн, гудамжинд бие авч яваа байдал, өөрөөсөө гарч байгаа хогийг яах уу гэдэг мөн бусад хүний амьд эрх ашиг зөрчихгүйгээр яаж өөрийнхөө эрхийг эдлэх вэ? Ийм тогтсон ойлголтыг хотын соёл гэж би боддог. Залуучууд маань илүү гоё цэвэрхэн тэгээд хог шүсээ айдгүй бас тэгээд муу зуршилгүй тэгээд хамгийн гол нь залхуугүй байвал илүү сайхан болов гэж байна. Яагаад гэвэл Улаанбаатарын залуучууд бид нар авьяастай, чадварлаг, боловсралтай, мэдлэгтэй хэдийч ганц зүйл дээр бид даалдаг шүү дээ. Тэр бол залхуу юм шүү дээ. Бид нар өглөө остой хүртэл залхуурдаг, ямар нэгэн зүйлүүд энгийн зүйлүүдээр залхуурдаг. Энэ хэрвээ залхуугаа арилгаж бол бид бүхэн олон зүйлийг чадах болно гэж бид үзэж байна. Хотын залуус гэх юм бол өөртөө айгүй хичээх хэрэгтэй гэж боддیں۔ Одоо ингээд цагийг ингэж үр бүтээлгүй илүү өнгөрөөж хахаар одоо өөрсөндөө хэрэгтэй зүйлсийг суралцаасай л гэж бодож байна. Манай хотын залуучууд маш тийм боловсралтай, соёлтой болсон. Нөгөө талаар бас бүдүүлэг хүмүүс нь байгаа. Тэгэхээр залуучууд маань тийм бүдүүлэг залхуу зангаа ачуулуулна. Залуучууд гоё нийтдээ тийм хөгжин дэвших боломжтой. Манай хотын залуучуудын сонирхол нь бол нэг хэсэг бол дан PC ч юм уу нэг юм баг л залуучууд бүгдээрээ PC тоглодог гэсэн бол зарим нь өөр юм сонирхох болсон те мотоспорт тэгэл гитар хөгжим янз янзын юмнууд сонирхдаг болсон. Юуны өмнө их хотын залуу иргэн та соёлтой юу гэж асуумаар байна. Энэ асуултанд олон залуу хүн тийм гэж хариулаасаа гэж I Love New UB клубийнхан хүсч байгаа юм шүү. Сайхан орчинтой цэвэр цэнцгэр агаар нь тунгалаг. Зам нь төгжрөлгүй Улаанбаатарт амьдрахыг хүсдэггүй хүн байхгүй. Ингэж сайхан бүхнийг цогцлон байгуулахыг I Love New UB клубийнхан зорилгынхоо нэг чиглэл болгосон. Соёл гэдэг том асуудал мэт боловч хүн бүрийн хүчин зүтгэлээр бий болно шүү дээ. Ялангуяа соёлтой хотыг бий болгоход залуус бид л эхлэлийг тавих ёстой. Бидний амьдарч буй Улаанбаатар хот маань мэдээ сайхан төгжрээгүй замтай, тэгээд сайхан ногоон төгөлтэй, тэгээд залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх тийм газартай. Тэгээд мэдээ зөвлөн утаагүй байгаасаа гэж хүсэж байна. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод замын хөдөлгөөн бол аюулгүй орчин талдаа орж байна. Замаар гарч байгаа хүмүүс ч тэр, замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд ч тэр, замын машинаас торгуул аваад мөнгө олдог замын цагдаа нар ч тэр. Бүгдээрээ өөрсдийгөө бодсон ийм л байдалтай байна л да. Энэ нөгөө нэгнийгээ бариад явхад асуудал шийдэгдэж байгаа. Замын цагдаа тэр хүнийг дүрм журмаараа явуулахыг нь сануулж байх хэрэгтэй болохоос биш. Модны ард нуугдж байгаад гитж байгаад дүрм зөрчсөн машиныг олж харж мөнгө олохтой бол биш. Нэг үхрийн эвэр дөргөл 1000 үхрийн эвэр дөргөн гэж үг байдаг л да. Нэг машин игнэгээ солиод тэгээ дүрм зөрчөөд явах гэхэд тэрний араас 1000 машин дагаад ирэх боломжтой. Тэгэл энэ замын замбраагүй байдал яг энээс л эхэлдэг. Тэ? Хэдхэн машины урд нэгэн машины урд нь гараад ирэх чинь тэр нэг хэдхэн секунд хожиж байгаа хэл та. Гэтэл энэ эрсдэлтэй тал нь хүний аймаар хүртэл хэмжигдэж байгаа. Тэгээ замаар гарч байгаа хүмүүс дуртай газраараа явдаг. Замын гарцаар ерөөс гардгүй. Гарцаар гарч байгаа хүмүүс машинууд нь ерөөсөө зай тавьж өгдөг. Явах боломж олгодог. Тэгээ нэг тал бэлчиж байгаа олон хонь мал шиг. Ямарваа нэг хотод тулгамддаг маш олон асуудал бий. Гэхдээ бидний Улаанбаатарт тэр асуудлууд нь хэтэрхий олон байгааг хүлээн зөвшөөрөх байхаа. Хог, утаа, зай завсралгүй барьсан барилгад эзлэгдсэн замбраагүй бүтэц. Замын төгжрөлгээл тоочоод барахгүй. Ачаал ихтэй замын голд шүргэлцэн 2 машинаас цэвцээсэн сайхан залуус бууж ирээд хэвлдэж муудалцсан хараар зүхэл болж эцэстээ бүр гар зөрүүлэх тохиолдолд өдөр тутам гарах болж. Ядаж замын хөдөлгөөнд соёлтой оролцож өөрсдийгөө бусдыг стресст оруулахгүй байхаас хотын соёл гэдэг маань эхэлнэ. 100 одоо яг дэлгэр цаг сайхан байна. Чөлөө цаг бол өнгөрөх газарчсан гадуур сайхан байна. Тэгээ хамгийн гол нь зуны хугацаа тухай богинохон эргүүлээд намар болдог, өвөл болдог учраас яг зуншгаа байдаг бол маш гоё. Ерөө өвөл утаагүй бол өвөл стрессгүй илүү замын бөглөрөөгүй бол илүү гоё байх болов уу гэж бодож байгаа. Тэгээд энэ бүхний зохицлон байгуулчид бол залуучууд бидний хувь нэмрээ ашиг нэмэртэй гэж бас бодож байна. Тиймээс ч бид нар бас
өөрсдийн чадах зүйлээрээ дэмжиж оролцсноо ирээдүйдээ бас Улаанбаатартаа бид нар олон зүйлийг хийх болно гэж өөрсдийн гэсэн зорилго байт юм аа. Жишээлбэл бид нар амин төгсмийн хамтлаг, урлагийн хүмүүс болох гэж хичээж байгаа хүмүүс бид нар зориулсан одоо урлагийн соёлын жижиг газрууд амин төгсм тоглох боловсроо бүжиглүүлж болох болцоотой тийм болон газрууд нэгдвэл бидний чөлөөт цаг зөв боловс өнгөрөх байхаа. Хүн болгон л одоо тэгэл хог хаях маях талаар ярьдаг, машинууд ихслээ гэлдэгдэг тийм ээ. Би биэндээ зам тавьж өгөөр машинууд их дарамттай гэж ярьдаг. Харин би болохоор бол хүмүүсээ гарцаараа гар сураасаа л гэж бодож байна. Миний хувьд бол яг нөгөө залуучуудыг ингээ гоё зөв боловсон өнгөрөх газрууд их олноороо байгуулагдтаасаа гэж боддог. Одоо ингээл жишээлбэл найзуудтайгаа гарч марахаар ерөөсөө тиймэрхүү очих газар байдаг болохоор жоохон харамсалтай санагддаг юм уу да. Тэгэл угаасаа ингээл энэ түнгээр дүүрэн л тийм хэрэггүй газрууд байна штэ. Тэгээд гоё чөлөө цагаа өнгөрүүлэх гоё газартай л их болоосаа гэж боддог да. За яг ер нь олны үед бол амар гоё цэвэрч болсон шүү дээ. Хүмүүс илүү өнгөлөг хуцамсаа. Тэгээд хогоо хайхаа байлаасаа гэж одоо ингээд машин цашинтай хүмүүс цонхоор ингээд шууд хогоо ачдаг. Тэр бол амар таалагддаггүй. Тэгээд хамгийн наад зах нь бол хогоо хайхаа болчоод бас хотод их нөлөө үзүүлэх хаа өнгө үзэмжтэй хахад. Гудамжинд чэгээд гэрлийн шонгийн чийдэнгийн нултлаад явдаг хүмүүс харьцангуй багассан л да. Орцны гэрэл мэрэл нулталдаг. Гэхдээ энэс өндөр төвшин биднээс шаардаад байна. Тэгээ жил болгон зам засдаг, газар ухдаг, шороо ухдаг хүмүүсийг бас нэлээ стресстүүлдэг л дээ. Энийг бас нэг чанартай хийгээд ядаж нэг 5 жилдээ нэг удаа засдаг болгочихвол тайван байх сонирхолтой хүмүүс зөндөө л. Яагаад гэвэл жил болгон зам болгон шороо босоод салхинд ингээд халуун усанд насраад энэ бүхэн ингээд гудамжаар алхаж байгаа хүмүүсийн нүүр царайнд нь хөмсөг зангидсан байдлыг авчирдаг. Энэ гудамжаар яг ингээ харахад яг инээж байгаа хүн бол маш ховор. Яагаад гэвэл алхам дотор стресс өгч байгаа учраас. Тэгэд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэхийн тулд инээмсэглээд явах хэрэгтэй. Чиний гэрлүүлэг гэх юм бол яг миний бодлоор бол өмнө бол айгүй бага байсан л та. Тэгээ одоо бол ер нь бол нэлээд нэмэгдээд гайгүй өнгө үзэмж сайтай. Одоо чинь бид нэг ингээл зогсоод те дээгүүр гадуур зөндөө гоё сайхан гэрлүүд ин гарч байна. Нэгээс нь бас хөгжүүлвэл бас илүү гоё юм болов. Яг тэндээ адилхан одоо Япон улс байна, шөнөө хэлж нь одоо гэрлүүд нь ямар байдаг вэ те? Өдөр юм шиг л. Тэ өдөр юм шиг л байдаг шүү дээ. Шөнө. Тэгээ нэг тиймэрхүү бодлоо. Бас залуу хүмүүсээс сүүлийг их ухаарцж байгаа гэж бодож байна. Нэг хог байдаг байсан чинь бас нэг хэвлэл мэдээлэл хэрэгслээр залуучууд маань одоо их ингээд харилцааны тэрэ тэгээд бас дор хаяжлаа хог хаяхан цөөрсөн байна. Нэг тэгээ харилцаатай гой харилцдаг болсон байна. Тэгээ залуучууд маань одоо нэг гоочлоод байх юм алгыг энэ ирчээрэл хідүүлээ. Шинэ Улаанбаатарыг шиншиг босгоно л гэж хэлмээр байна да. Улаанбаатар хотоос гараад явах юм бол амар сандаг. Тэгээд хотоо зарим тохиолдолд бас бухимдах үе байна. Замын гацаач гэх юм уу те. Тэгээд шөнө орой бас согтуу хүмүүс хоорондоо зодтолдог модлогыг хараад миний хувьд бас жоохон хэмцгэлдэг. Гэхдээ бол үнэхээр бас холдож чаддгүй тийм сайхан хот. MyUB гоё хот. Тэгээ би 19 дугаар хараад төрж ирсэн. Миний хүүхэд нас гэвэл Туул голын ирэг дээр, дунд голын хөвөн дээр, байрны гадаа, сургуулийн танхимд өнгөрсөн. Тэгээ Бамбарууш кафе, хүүхдийн парк, Элдв очир театр. Миний хамгийн жаргалтай мөч. Харин манай хүүхэд гэвэл гэр дотроо их цагаа компьютер дээр өнгөрөөдөг. Зам гаргаас маш их айдаг. Танихгүй хүнтэй юм ярихаас айдаг. Тэгээ хүүхдийнхаа хойч үеийнхаа ирээдүг би өөрийнхөө хүүхэд нас шиг ийм байдалд оруулах хүсэж байна. Тэ урд хой төршөө хүндэлдэг, таньдаг, аюулгүй, замаар бас аюулгүй гардаг, гадаа тоглодог, шороо бужигнахаас илүү өвс ногоон дээр тоглодог. Ийм л Улаанбаатар бидний хойч үеийн хэрэгтэй. I love MyUB клуб маань хоггүй цэвэрхэн Улаанбаатар хоттой болъё. Улаанбаатар хоттой инээмсэглэцгээе. Тэгээ Улаанбаатар хизээч унтахгүй буюу UB Never Sleeps гэдэг ийм 3 ураг дэвшүүлсэн байгаа. Энэ ураанда хүрэхийн тулд мэдээж залуучууд бид нарын үүргэл маш чухал. Залуучууд бид нар ингээл годамжаар явахдаа ч юм уу ямар ч үед ингээ байнгын нэмсгэлдэг байх юм бол тий Улаанбаатар хот маань бас л ингээд гоё өнгө нэмэн л гэсэн үг. Тэгээ бид нар бас өөрсдөө хогоо хаяхаа болчих юм бол бас өөрсдөөсөө жоохон хүүхдүүдэд ч гэсэн мэдээж үлгэр дуурайл болно.
бүх залуучууд маань мэдлэгтэй байгаасаа, боловсралтай байгаасаа, урлагт мөн хайртай байгаасаа ингэж чадвал бид нар зүгээр нэг газар компьютер ч юм уу эсвэл архитектар суугаа суучих хооронд өөртөө хөгжүүлээд урлагаар ч юм уу магадгүй сайн хөгжигчин, сайн хөгжимчин болохыг хүсэхгүй. Тийм болохоор та бид нар л жоохон өөртөө хөгжиж чадвал залуучууд биднээс манай улсын маань, манай шинэ UB-ийн маань нүүр төрх, өнгө төрх биднээс шалтгааллах болно. Тэгээд бид нар өнөжсөн хөдөлгөөс нэгч гэж бодож байна. Маа UB гоёот. Альва өөрчлөлт шинжлэлийг залуус л гардаж хийдэг. Хотын соёл өөрчлөлтийн хамгийн том хувьсгалыг I Love New UB клубийнхан санаачилж байгааг дахин дуулгахад таатай байна. Тийм ээ, энэ бүх өөрчлөлтийг залуус бид өөрсдөө эхлэх ёстой. Бид л бусдаа үлгэр дуурайл болж нэмсгэлсэн соёлтой сайхан орчинтой Улаанбаатарыг хамтдаа цогцлоо бүтээх үйлсэд нэгдэн оролцох эрхэм үүрэг хүлээсэн. Улаанбаатараа өөрсдийн мөрөөддөг шигээ сайхан болгоход залуус бидний оролцоо маш их хэрэгтэй байгаа болохоор I Love New UB нэрээр залуусаа.